Хувьдайлан чамайг үхэх гэж байгаа чи луугийн хүчээр эсэргүүцэн бурхны бичээсийг өөрчлөхийн тулд хүчтэй болох ёстой бол яах вэ? Өнөөдрийн ярих манхаа бол The Dragon's Guide to Defying Death гэдэг манхаа юм. Эмнэлгийн орон дээр нэгэн хүн интернетээр дуртай мангагаа уншсан сон. Тэрээр 25 наснда тархины хорд авдартай болж хэдхэн жилийн нас үлдсэн гэж эмч хэлсэн байдаг. Одоо тэр 29 настай ба яс арснаас өөр зүйлгүй болжээ. Гэтэл түүний зүрхний цохил муудаж манганыхаа төсөглөл мэдхимсэн хэмээн бодсоор өхөн. Түүний нүдний урд хагархаа харагдан гэрэл тусан нэгэн царайлаг залуу түүнийг өргөн авна. Тэгтэл манай хүн луу боош дахин төрсөн байжээ. Манай хүнч би яагаад луу болоо дахиад төрчөө хүн байхдаа юу ч хийж чадаагүй штэ гээл гонсон. Гэхдээ нэгэнт луу боош төрснийх бас тэрээр бас жоохон баярлнаа. Яагаад гэвэл ер нь ямар ч аним кинон дээр дандаа хүчрэг луул гардаг. Мөн луу 10,000 жилийн настай болохоор тэр нилээн догдолж эхэллээ. Түүнийг өргөсөн хүн манай лууг Лүвис гэж дууддаг. Тэгээд түүнийг аван хооллохоор явлаа. Гэтэл нэг сонин өнгөтэй слайм шиг юм идгээд. Манай хүнч за луу болж төрсөн юм чин хоолгийн ч бас идэх ёстой гээл идтэл гүзээлцгэн шиг адилхан амттай байдаг. Тэгээд энэ хүн миний аав байх гээл таны нэр хэн бэ ааваа гээл нэрийн асуудал гинлосер гэдэг. Тэгтэл манай хүн шууд цухтаад айгаад өрөөнөөсөө гарч номын санал руу зүхтдэг. Тэгэл нэг ном аваад хартал Ховард хаан тус гэсэн байдаг. Энэ үед аав нь юу болсон бэ гээл ороод ирэхэд Лүвис би луу боош дахин төрсөн гэсэн тэр зүгээр манхад руу орцсон байна штэ л гэдэг. Манга дээр нь хүмүүс Генсиолор гэх луугийн хүүхдийг алснаар луу уурлан хүмүүстэй дайн зарлаж хэдэн мянган хүн алсан байдаг. Тэгэл манай хүн надад ах ихч байгаа юу гэтэл аав нь үгүй гээл. Тэгээд дүүтэй болох уу гэтэл бас л үгүй гэдэг. Энэ хүн манай хүн тэгвэл үхэх нь би юм байна гэд ганц луу боош төртөл бас л үхэх юм уу гээл уйлж гардаг. Тэгэл манай хүн ингэж үхэх гэж болохгүй гэд ном аван жоохон судалгаа хийн. Манай хүний өөхөх он 3589 он байдаг. Одооноос 499 жилийн дараа тэгэл манай хүн тайвширч болоогүй байна гэж санаа амардаг. Тэгэл хоолоо идэхээр аавлгаа ичдэг. Хоолоо идэж байтал түүний хоол руу нэгэн хорхоо нисэн ортол аав нь шууд л хоолын төхөд асгачдаг. Аав нь тэгээд ашгүй аврагдлаа гэдэг. Манай хүнч гайхаад юу вэ гэтэл тэр хорхоо нь үхлийн ортой байдаг. Лүвис за ашгүй аврагдлаа гэд дараа ном уншин явж байтал түүний ардаас нэгэн өмсгөл сүхээр ардаас налахаар дайрдаг. Лүвис цочоод хартал ашгүй аав нэрж авардаг. Манай хүнч хоёр туудаагаа үхэх төглөө гэд айдаг. Түүний дараа манай хүн гадаа өмнө харж байгаагүй зүйлсээ хааж тоглож байтал гинт тэнгэр дууш түүний нэг биш, хоёр биш бүр 3 удаа дараалал зэгтхэн зөгчдөг. Лүвис намайг зөвөр үхэх гээд байна гэд яаж 500 жил үхэхгүй байх вэ гэж бодоод намайг надад хамгаалах ямар нэгэн зүйл хэрэгтэй гэдэг. Аавлгаа очин Лүвис намайг хамгаалж чадах зүйл байна уу гэтэл аав нь байгаа л да. Гэтэ тэхийн тулд чи хүч чадлаа нэг хэрэгтэй. Чи арай жоохон байна гин. Тэгтэл манай хүн үгүй би одоо л сумаар байна гин. Түүнд аав нь тэгвэл эхлээд нэг газар очих хэрэгтэй гэдэг. Тийш очихын тулд тэнгэр өөд ниснэ гэд аав нь луу төрхөндөө орно. Лүвисийг аав нь ниснэ. Тэгэл ниссээр сансарт гарч нэгэн цагаан цагаанх дээр ирдэг. Тэгээд аав нь орцгой гэд ортол түүний өмнө 13 хөвчн луу байдаг. Тэгээд 13 лууны толгойлогч чи ирлээ гэн. Түүний хажууд нэгэн цэнхэр луу байх ба тэр нь манай хүний өвөө нь байдаг. Тэгэл бусад луу нар арай эрт биш үү гэж хэлтэл өвөө лөө над чиг хурдан суралцдаг байх гээл жоон тоглоом инээ бас. Тэгээд толгойлогч луу түнд голтоо зогс гээд бүх луу өөрсдийн хүч чадлаа гаргаж ирнэ. Ийгүү хүч чадлууд нь лууг өөртөө сонгож эхэлнэ. Цаг хугацаа, хүч, огторгой сонгоод бүх луу гайхаж түүхэнд 3 хүч чадалтай луу 2 л байсан. Энэ луу шин түүх бүтээх нь гэхэд төмрийн хүч чадал мөн Лүвисийг сонгодог. Ингээд манай хүн 4 хүчтэй болж бүх луунаар гайхаж аав нь ч бүр хэлэх үггүй болсон байдаг. Үүний дараа Лүвис гэртээ очиод суралцж эхэлнэ. Түүнд 2 суралцах зүйл байдаг ба эхнийх нь авсан хүч чадлаа гадагшаа биеэсээ гаргах бол нөгөөх нь дотроо өрнтүүлж биеийн хүчээ ихсгэх байдаг. Тэгээд Лүвис зүгээр хоёулын зэрэг сурыг гээл сурахаар болно. Энэ үед аав нь түүнд шидийн хоол авчиран үүнд нь ус, газар, салхи, аянгын хүчийг агуулсан юмнууд байдаг. Гэтэ эднээс энгийн хүн идэх юм бол шидийн хүчин тэсэлгүй хөхт юм байлээ. Гэтэ Лүвисийн луугийн зүрх нь энэ шидийн хүчийг нь өдөр аюулгүй болгочдөг. Тиймээс л иймэрхүү шидийн хүчтэй хоол их идэх хэрэгтэй гэд Лүвис иддэг. Даанч идэж байхдаа манай хүн нойр нь хүрээд унтаад өгдөг. Лүвис утгагүй сэрээд юм идэхээр явна. Цайгаа ууж байтал Лүвис дахиад унтна. Тэгэл манай хүн би яагаад унтаад байна гэд аваасаа асуудал. Луун амьдралынхаа хугацаанд 2 удаа урт хугацаагаар унтдаг. Тэгээд эхний унтлахын мөчлөг нь болсон гэд манай хүн хэдэн жил унтахын гэтэл 100 жил гэдэг манай хүн бүр шок нэрээ. Саяхан л өөх гэж байсан штэ 100 жил унтаж байхад намайг алчуул яана гэд санаа зовдөг. Тэгээ шууд хүчээ сурч эхлэх юм байна гэж ном уншиж эхэлнэ.
Юу ч идэлгүй унтахчгүй унссаар тэгээд уншиж байтал зүүрмөглээд өөргөө зөхөд сэрээгээд дахиад зүүрмөглөнө. Нэг мэдсэн аав нь түүнийг сэрээдэг. Тэгээд л манай хүн би жоохон зүүрмөглсөн унтаагүй гэтэл аав нь түнд 100 насны төрсөн өдрийн мэд гэдэг. Лүүс дахиад шок. Энэ 100 жилийн хугацаанд Лүүс өөхөх маш олон удаа төгсөн байдаг. Аав нь 100 жилийн турш сэрүүн байж өөрийн хүчээ эргэлэн Лүүсийг хамгаалдаг. Тэгээд л бурхад хүртэл Лүүсийг устгах гэж байгаа юм байх таа гэд юу ч болсон хүүгээ би хамгаална гэж хэлдэг. Ийхүү Лүүс сэрж өөрийгөө төлөнд харж өөрчлөлт орж өг гэтэл өөрчлөгдөөгүй байдаг. Тэгээд л за 100 жил амьдэрсэн л болоо доо гэдэг. Гэтэл нэг нь модны дор цагаан хүстэй хүү сэлмээр бэлтгэл хийн. Түүнийг араас нь Лүүс эзэнтэй гэж дууддаг. Тэгэхээр ер нь манай Лүүсийн хүн төрх нь энэ хүн болж байгаа юм байна лээ. Тэгэл түүнийг дуудан альчуур өгсөн хүн түүний туслах Фин гэдэг дагин байдаг. Аав нь түн төрсөн өдрийнх нь бэлгээр түн дагин өгдөг. Лүүс эхлэл харчаад би одоо чамаар тоглох юм уу? Надад ийм хэрэггүй гэл аавдаа хэлдэг. Тэгсэн харин анхны луу хүртэл дагинтай байсан гэдгийг сонсчоод манай хүн Финийг зөвшөөрөөд өөрийнхөө туслахаа болгодог. Фин нь өөрийн гэсэн мөн чадвартай. Тэр нь юу гэж дотор нь хийж болдог тийм шидийн нөх байдаг. Тэгэд Фин скиллээсээ ном тэгээд идэх зүйлс гаргаж ирээд Лүүст өгдөг. Гэтэл гинт тэнгэр дуугарч аянга шууд Лүүс рүү иртэл манай хүн гарандах бугуйчаараа шингээгээд авчдаг. Энэ бугуйчин шидийн чулуу ба хоосон үед аянга шингээж авдаг. Тэгтэл дахиад нэг удаа аянга иртэл манай хүн өөрийн чадвараа ашиглан хамгаалалт үүсгээд хамгаалдаг. Тэгсэн Фин харчаад ийм чадварыг ийм бага насн дээрээ сураад гээд гайхдаг. Уул нь манай хүн 200 настай штэ. Бичлэгч дуусчаад цайгаа ууж байтал аав нь түнд өвөө нь ажиллагаа байсан оронд нь би ажиллана гэдэг. Лүүсийн аав 4000 жилийн настайч 8000 жилийн настай луу шиг хүч чадалтай тиймээс ажиллахаар болдог. Тэгээд Лүүс би гэхдээ 100000 жилийн дараа ирнэ гэд харилцааны бөмбөлөг өгөөд энэ намайг цамхаг дээр байхад холбогдохгүйч ойртол холбогдно гэж явдаг. Тэгээд Лүүс ганцаараа 100000 жил бэлтгэн гээл баярлдагч нэг хоёр цагаан мөстэй ихэр ороод ирдэг. Аав нь Лүүс түүний хоёр хамаатан өмнө танилцуулаад хамт байлгахаар болсон байдаг. Тэгэхдээ хоёр ихэр хамт бэлтгэл хийнгээд сэлэм мөртл авчирсан байна. Тэгээд Лүүс тэр сэлмийн шүүрч аваад хаанаас авсангийн асуудал хоёр ихэр аавынхаа агуулгаас сулгаалцсан гэдэг. Манай хүн сэлмний ард байх шидийн чулууг хараад Финээс асуудал. Фин жоохон асуудлаас болоод ажиллахаагүй болсон байна гэдэг. Лүүс шууд тэгвэл засаад ашиглая гин. Хэсэг хугацаанд цасан суудаг. Тэгээ амжилттай засаад сэлмээ ашиглалтал нэгэн ханахын нөх үсэж манай хэдийг сорж аваад нэгэн мөстэй газар шилжүүлчихдэг. Тэгтэл сэлмний өөр нэг хөлбөр тэр газарт байдаг. Лүүс ашиглахаас өмнө боддог байжгээд ямартай ч гарах гарцаа олъё гэд тэд явдаг. Явсаар нэгэн мөсөн ханд тулж ирэхэд Лүүс хүч чадлын хүчтэй ашиглан ханыг нураахад цас орж ирэн нэгэн өндөр мөсөн уул харагдана. Тэд баруун фланк буюу өвлийн нутагт ирсэн байдаг. Энэхүү ертөнцид 4 арал байдаг ба хавар 100 намар өвөлгээд 4 уур амьсгалтай арлууд байдаг. Харин Лүүгийн гэр нь хаврын аралт буюу өвлийн арлын яг эсрэг зүгт байдаг. Лүүч яаж харих вэ? Зүүн далайг хатлах уу гэтэл Фин боломжгүй. Тэр далаагаар насны өрсөн луунар хүртэл явдаггүй. Учир нь маш олон мангас мөн уур амьсгалаас болоод хинч явдаггүй гэдэг. Тэгвэл буцаад хэр удах вэ гэтэл 10 жил гэдэг. Лүүч хурдан явбал аавыг ирэхээс өмнө харих юм байна гэд хоёр ихэрт тэгэхээр би тэгээд том асуудалд орсон. Харихын тулд 10 жил шаардна гэтэл. Ихрийн нэг нь 10 жилийн дотор харихгүй бол яах юм гэтэл. Аав намайг байхгүйг мэдээд бүхэл твэж таана. Мөнт 200 жил оолох уу гэдэг. Тэгсэн ихрүү шууд л орилж эхэлдэг. Тэгээд тэгвэл нисээд явах уу гэхэд лүү бид хүмүүсийг атлахгүй бол болохгүй. Хүмүүс биднийг харуул хулгаалаад авчна гэдэг. Тэтгэд замдаа гарах гэж байтал тэнгэр дуурч аянга цахихад Лүү гонсонгүй. Лүүч гайхаад эргээд хартал цасан дорон ирж байдаг. Тэд зугтаж баригдахын даваан дээр Лүү хүчээ ашиглан хамгаалж чаддаг. Хоёр хэрч бодсон өнгөд цастлуу шумбан тоглоно. Лүү босоод тоглоо бойлгээд дээр нүсэртэл доошоо гинт мөсөн хоолоогоор унцдаг. Мөсөн олохоор гулгаж явсаар ирмэг дээр нэрн доош унахад хоёр ихэр луу төрхөндөө орон Лүүийг авардаг. Тэгээд тэд доошоо буун хартал тэдний урд асар том магуйн доторх барилга байдаг. За энэхүү партныг дууслаа. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe хийгээрэй.